Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчим тэмчилгээний тасагт уушгины хатгалгаа онцтой хэвтсэн 14 настай хүн өчигдөр орон 16 цаг 50 минутанд нас урсан. Тэрээр энэ сарын 24-наас хойш өндөр халуурч улмаар өчигдөр өглөөний 8 цаг 10 минутанд тус эмнэлэгт хүрэгдэж ирсэн боловч оройноо нас урсан. Өндөр халууралт нь коронавирусын шинж тэмдгийн нэг учраас эрсдлээс сэргийлж тухайн охины амьдардаг байсан 51-р байр болон аймгийн хэмжээнд хөл хорой тогтоож ариутгал хийсэн. Улмаар охины цогцсноос сорьц авч тээжийг орон 19 цагт халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээгээд байгаа юм. Энэ мэдээлэлтэй холбогдуулан коронавирус Монголд орж ирсэн ирээгүй гэж цахим орчинд олон нийт ам булаалтанд талцаж зарим иргэд аль хэдийн хоол хүнсээ базааж ихэсэн нь нууц бишээ. Тэгвэл эрүүл мэндийн яамнаас үүнд тайлбар хийж 14 настай хүн коронавирусын халдвараар нас урсан гэдэг эцсийн хариу гараагүй, сорьцын хариу 24-өөс 48 цагийн дараа гарна гэж мэдээллээ. Хинтээ аймгийн сорьц шөнө орж ирсэн. Тэгээд энэ эхний онцлогын шинжилгээгээр үзээд урьдчилсан байдлаар 24-өөс 48 цагийн дотор хариу гарна. Бид нар Японы талаас шинжилгээг авахдаа яг эцсийн онцлог бол Японы талд өгч баталгаажуулж хариугаа олсон хэмжээнд тараана гэсэн юм хэлтэй байна. Түүнчлэн уг охин Хөх хотоос ирээд удаагүй байсан ангийнхандаа алим жимс тараасан гэдэг мэдээлэл байгаа. Үүнтэй холбогдуулж хоёр охиныг тусгаарласан биеийн байдал нь хэвэн байгаа гэдэг тайлбар өглөө. Коронавирусын халдвар гарч ихэснээс хойш буюу энэ сарын 7-оос хойш өнөөдрийн хүртэл 13 с жигтэй тохиолдлыг тусгаарлан үзлэг хийгээд байгаа юм. Зарханга Ховд аймгийн с жигтэй тохиолдлууд үгүйсгэгдсэн гэлээ.